Hi vlog. Hi vlog. За бид хоёр энэхүү ээлжид бэлтгэрээ та бүхэнд ирж байна. Ер нь бол ойр нэлээд завгүй байсан учраас влог л оруулж чадсангүй. Тэгээ бид хоёрын хувьд бол өнөөдөр Австралид хамгийн анхны кемпинг хийхээр явж байна. Тэгээд хоёулахнаа жоохон романтик байна тийм ээ. Энд өмнө бид хоёр хоёулахнаа ерөөсөн хоногоор кемпинг хийж явж үзээгүй байгаа. Тэгээд бид хоёр өчтөр яваад дэлгүүрээр ороод бахан юм авсан тий. Майхан энэ гэл майхан гэрлнээс хуулаа. Тэгэл ширээ сандал аялал хэрэгтэй одоо юм болгоныг л ер нь авлаа. Тэгээ цаашаа олон удаа кемпинг явах юм гэж бодоод. Тэгээ ямар ч одоо замдаа гараад явж ин да. Өнөөдөр тэгээд нөгөө бүрхөө өдөр ээ нөгөө яг орой морой бити борооросоо л гэж бодчих. Ер нь л нэг иймэрхүү. Жохон бороо мороо орсгээл. Тэра. Сүүлийн жохон бороо ихтэй байна өө тэгтээ. Тэгээ ямар ч өнөөдөр оройд нэг гайгүй онжвол маргааш айгүй гоё дулаахан байх юм бэлээ. Маргааш 32 градус. Тэгээ амар халам хараас хэцүү юм аа тий. Тэгээ энэ жил ер нь Австрал 100 ер нь болох гэж нэлээд маягдлж байна. Тийс надад байгаа. Тэгээд дуллаарч өгөхгүй. Нэг бол амар бороо орол, нэг бол амар халуун болол. Тэмхүү л. Хаза. Гоё очиод болцъя. Очиод болцгаая. Бай. Бай. Ваа, бид хоёр одоо машинтайгаа ферийн цуугаад энэ голыг гатлах юм байна. Амар гоё нэ бүр бас гоё юм бас үзэх юм аа. Австрал их гоё юм аа. Одоо фери буюу одоо завин дээр одоо машин гаргадаг энэ завил юм байна л та. Тэгээ энэ чинээсээ голоо гатлаа цаашаа кемпингээр гоё явах юм байна. Гоё юм аа. Гоё. Тийш Швейцар нэг юм гоё том уултай тий. Вэ, вадарта хөдөлчин. Энэ гоё би. Кемпинг хийх газар ирсэн. Одоо майхнаа засах гэж байна. Цаана нэг 3 хүн байна. Тэгээ тэндээ болохоор нэлтэй. Зя майхан байрлал нэг 80 өвтэй хөвдөж байна. Манай юм улбар ширмгтэй. Хайраас гадуурыг улбар ширмгтэй өгсдөг. Тэр цэцэг тэр юу лээ? Нэг юм шоу байд юм аа. Зя. Оо. Хойлон чаа гой тохирж штэ. Хэлээ харъя. Тэр айгу матчж байгаа майхантайгаа. Тэгэл нэг кофе өглөө шинж угаал. Байгаль ихтэйгээ. За ингээ битүү ингээд бүх юм хийж эхэллээ. Хоёр бороо ороод хүүтэн байгаа юм чинь гэж бодоод гоё шүлтээ ол хийж гин. Сарамстай.
Шүлтэй хоол хийж байна. За ингээ бид хоёр ерөнхий гоё тогтчихлоо. Майхнаа засаад машин хажуудаа тавьсан. За тэгээд хамгийн ихнийхээ хоолыг идэх гээд манай хүнстэй сайхан хээрийн одоо хээрийн л гэж яриа шүү дээ. Гоё будаатай шүл. Яа энэ чин тэр чигээрээ тансаглал واخхой. За тэгэл энэ орчин бол үнэхээр гоё өнөө. Одоо бид хоёр ингэсгээд хоолоо идчихэд орчин тойронтой гоё танилцаад гоё алхаад жоохон байгальтайгаа танилцнаа. A few moments later. Тэгээд бид хоёр хоолоо идэж тусчаад энэ хавар алхаж байна. Тэгж байна тий. Гоё өнөө. Амар гоё тарих сэргэж гин агаар магаар тасархаа. Яг нэг гоё нэг хоног өстэй агаар цохиулаад нам унтъя. Тэг ядчаад бид хоёр сүлжээ авахгүй за. Тэгээд уцаа орлохгүй дайлимдуулаад тэгэхээр амар гоё. Ер нь тэр нь амар гоё байхгүй юу? Тэр шинхэн амархаар байна. Уц орлох ямар ч шаардлага байхгүй. Тэгээ ингээд бороо ингээд хөөрхөн шиврээд байгаа болохоор гоё чигний өнөр юм шүү дээ. Үнээр энэ нь харуул та. Энэ кемпинг одоо зориулттай ийм газрууд хүний нөгөө нэг одоо 5 дахыг амар гоё бүрдүүлж чаддаг байхгүй. Яг ингээд спот болгон дээр галт хүлэх ийм цэгүүдтэй. Одоо яг хаа хамаагүй галт талт төрөх хөнөө шүү. Тэнгүүтээ ингээд ерөөсө бүгдийн дугаарлцсан 1-ээс 26 хүртэл жишээ байгаа байхгүй. Тэгэл ерөөсө тус устд нь ингээд өөрсдийн гэсэн орон зай гаргаад өгсөн. Энэ амар гоё таалагдж байна. Яс байгаль амар гоё юуна. Тэгээ битэрийн яг ирсэн өдөр бас цаанаас ч юм уу амар гоё өдөр таарчлаа. Австрал одоо хитрхи амар халуунд өдрийн наран нэг шарагдаал дээрэс нь ялаа шумууланд дийлдэхгүй. Харин яг юм гоё нэг сэрүүвтэр дүү гоё юм бас нэг жоохон манан татах гаач байгаа юм шиг тий. Энэ цаанаас тийм амар гоё vibe нь хүртэл амар гоё байгаа байхгүй. Тэгэл ерөөсөө тийм гэхдээ амар бороо орсон жаг үндэ бүр гоё л байхаар байна. Халуунд ингэж хар цутарж ирснээс. Тэгэл ерөөсөө манай хөршүүд ингэж аюу гоё наа. За нэг манай хөршүүд хамгийн нааталт байгаа. Энэ ахнар. Дан ахнар л лээ. Йоо жинхэнэ кемпингийг бол тулгаж байгаа маа. Хоёулаа машиныхаа дээр ингэж майхантай тэнгуүтэй голдоо нийлсэн сарвчтай. Зүгээр л аялалд хэрэгтэй бүхэл одоо зориулалт юмуд энэ ч байгаа байхгүй. Ингэж аялж байгаа хүмүүс их амар гоё 5 дахтаас харагдах юм аа. За тэгэл тэнд манай хажуу талын бас хөршөө байна. Манайх тэнд байна. Тэгэл гоё юм да. За бид хоёр ингээд эргээд майхан дээр хөрөдөрлөө. Энэ аваар жоохон алхаж яваад тэгээд эргээд манай хүн гоё платер засъягээд одоо засж байгаа үйл явцыг харуулъя. Өстой гоё юм аа. Ингээл бяцлаг жимснүүд за хямаар айгуу гоё тийм сарнаа иччихэ. Гоё юм аа. Нэг яаж изээрэ? Классер хийсэн байх юм шүү дээ. Сарнаа иччихэ байгаа байхгүй. Хоёр одоо нэг юм коктейл уух гэж байна. За ингээд бид хоёр болохоор одоо нэгнээсээ 3 асуулт асууна. Энэ нь болохоор юутай холбоотой байх хэрэгтэй вэ гэвэл бид хоёрын одоо анх яаж танилцсан? Анх одоо танилцсантай холбоотой тийм асуултууд 3 асуулт асуух болно. Гэхдээ асуухтаа болохоор бид хоёр утассан дээрээ 3 асуултаа бэлдэнэ. Тэгээд одоо би одоо асуултаа өгөнгөт Нэг талаа 3 асуултаа билээ 6 асуулт болгоод тийм. тэгээд зургууланд нь хайлаа. Тэгээ ер нь зургууланд нь айлал нь хариулна. Тэгэхдээ нөгөө нь чивчээд үснэ зүүнийг зөвшөөрсөн тийм үү? Яг энэ чивчин дээр болохоор одоо дуу явна. Тийм болохоор нөгөө хүнийх нь яриа сонсогдохгүй учраас одоо санаа зовх зүйлүүгээс ах ярина гэсэн үг байх нэ. За тэгээ хоёулаа энэхүү одоо квиз гэх юм одоо нэг иймэрхүү юм эхлээд гоё. За ялла. Моктейлээ хоёулаа гоё толгой тийм ээ. За юуны төлөө болох вэ? За ямар ч юм өхөн сайхан болох болтгоо гэдэг хөргөнд төрч. Cheers. Гоё ундаа шиг юм шүү дээ. За ингээд одоо эхлэнэ. За эхэлж ин да. Энэ ядчаад аим шиг юм яваад байгаа болохоор яаж амар гарах юм.
Тийм байна. Монгол улсын аимшигт явдлууд гинэ. За надаас хэлж байна. Эхний асуулт болохоор анх хизээ харж байсан бэ гинэ. Анх бол одоо манай хүн болохоор манай үеэлийн найз охиных нь үеэлэхгүй юу? Ингээ үеэлүүдтэйгээ ингээд одоо ингээд танилцаад ирсэн гэсэн үг. Тэгээ бид хоёрыг анх танилцуулсан юм. Тийм болохоор одоо би яг анх харсан гэвэл 2000 ч одоо хэдэн он бэ? 18 юм уу 19 он ч нөө гэрэл гудамж байхад хүүхдийн зууд бид дөрүлээ явж байхад анх удаа би харж байсан. Тэгтээ тухайн үед бол би ингэж яг ингэж бүр фокусч бол харж байгаагүй юм бэлээ. Тэрийгээс үйл ярьчаад би тэр айгүйх бас инээлдэж хөрөлдөөд чистэ намайг тэрийг харж байгаагүй марж байгаагүй гэл. Тэгэд яг хуу тухайн үед яг анх харсан гэвэл яг тэр тэгтээ яг одоо анх танилцсан гэх юм бол бид хоёр одоо танилцчихсан. Тэр нь болохоор бас бид дөрөв ингээд анх тавлаа байсан. Тавлаа ингээд тэрэлж рүү яваад зүгээр ингэж голын ирэг дээр юм ярьж байгаа. Тэгээд анх яг танилцчих байсан. За миний хувьд бол тийм байна. Би болохоор хамгийн анх 2018 оны яг 9 сарын 1-нд байсан баха. Нөгөө нэг гэрэлт гудамж анх нээлттэй хийжсэн өдөр ахгүй. Тэгээ тэр өдөр би ингээд үеэлтэйгээ үеэлийнхаа найз залуу одоо үеэлийн найз залуу болохоор Ирмүнийг үеэл. Тэгээ бид 3 ингээд гэрэлт гудамжны нээлт үзнэг яваад тэгээд Ирмүний анх тийм нэр ирээд тэгээл би харж исэн санагдчихэв. Тэгээ тэрний дараа болохоор аюу сонирхолтой заяа. Би ингээ нөгөө нэг урлагийн үзлэг болох гээд тэгээ бид нар нөгөө мөн дэнс дээр очиод нөгөө хувцасаа прокатлах гээд очижсэн байхгүй. Тэгсэн чинь тэгээ тэр үед би болохоор нөгөө 2018 онд тэр 9 сард 1-нд би ингээ Ирмүнийг харсан байгаа штэ. Тэгээл бөөс Ирмүнийг мэддэг болчихсон. Тэнгүүтээ тэрний дараа болохоор урлагийн үзлэгч одоо хизээсэн 10-11 сард гэсэн юм уу. Тэгээ тэрний дараа болохоор би дахиад мөн дэнс дээр Ирмүнийг харсан байхгүй. Тэгсэн чинь хамгийн амар сонирхолтой тэр үед манай найз тэр үед ингээ бичлэг хийгээд тэр бичлэгэн дээр ингээд бид нарыг уг нь бичиж байгаа хгүй. Тэнгүүдээ тэр цаана нь ингээд Ирмөний тэр бичлэгийн орцомстэй би тэр зургийг болохоор яг энд оруулчихсан. Энд ч юм. Тэгээ ч анх харжлаа. Тэгтээ Ирмөний намайг харж байгаагүй гэсэн. Тэгтээ ах. Болцоо. Болцсон уу? За. Аим шиг яа дамжчихж байгаа. Ирмөнийг утсан дээр нөгөө гойд байхгүй. Тэгээ аим шиг юм үгэлэг сонсож байгаа бит хоёр. Бид өөрөө ирсэн газар болохоор сүлжээ авахгүй болохоор дуу дамжуулахгүй. Тэнгүүд миний утсан дээр байгаа ганц татсан юм нь болохоор 3 цагийн аим шиг үгэлэг байна. Чи нэг ингэж За хоёр дахь асуулт. Анх харчаад юу гэж бодсон бэ гинэ? За энэ талаар бол би өмнө нь бол хэлж байгаагүй. Гэхдээ мэдгүй миний бодлоор эрэгтэй хүн бол тэгж хардаг байх гэж би боддیں۔ Яг л одоо үнэхээр тэр одоо нөгөө таалагдсан эмэгтэй нь чи гэдэг юм уу одоо энэ охин л яг миний одоо ирээдүйн хань болох юм байна. Миний эхнэр болох юм байна гэж би яг анхаарал харсан. Зүгээр яг л нэг юм энгийн мэдгүй зүгээр нэг wipe material гэж үүдэн штэ. Зүгээр л надад бүх юм тэгж төг санагдсан. За энэ охиныг л өстө яаж иж яагаад одоо өөрийн болгоод ингээд хамт байх юм шүү гэж одоо амар их тэгж гой догдол тухайд мэдрэгцэн. Тэгээд ер нь бол тэг анх харчаад л яг тэгж л батсан юм байна. Болцсон. За дараагийнх нь асуулт болохоор харчаад юу гэж үзсэн бэ нэ? Тэгээ би 2018 онд тэгээ харчаад тэр үед болохоор Ирмөнийг би яг үнэндээ жоохон энийг одоо хэлж болох юм болоо яхамаа л гэдэг. Ямар ч гэсэн нэг тийм жоохон манай нэг ийм хүмүүс аахгүй ийм одоо жоохон саксуу гэдэлчүү ийм саксуу ч юм уу жоохон нэг тийм бойс юм аа нэг ингэж юм гисэн. Ер нь нэг ингэж юм гисэн. Тэгэл би тэгэл батчаад тэгээс цэрэллэг юм байна гэж бодчихсон. Зөө. Тэнгүүдээ дараа нь болохоор яг би тэгээд албан ёсоор бит хоёрыг албан ёсоор танилцж яхад болохоор танилцаад бодож исэн зүйл нь болохоор
айгуугаа хөөрхөн яриа өрөөтэй залуу байна л гэж бодчихсон шин. Залуу гэж яриа өрөөтэй хүү байна даа л гэж бодчихсон. Тэгээд ингээл юм хам ярьсан чи манай хүн чагаа амар сэдв болгоноор ярьдаг заяа. Би ингээл нэг юм ярих гал хэлээд ч юм уу. Тэгэхээр манай хүн ер нь амар мэдчихийдэг. Тэгэл ингээл амар хэм яриал ингээл тэгэл өө эн чи гэсэн штэ тэгсэн штэ гэл. Тэгээд тэр үед ч угаасаа анхыг танилцаад тэгж яхад чинь манай хоёр үеэл тэгээд манай үеийнхээ залуу хэрч Ирмөнийг үеэл гэсэн үг. Тэгэл Ирмөний бит таав ингээд тэрэлж яваа тэгээд хэлчихсэн байхгүй. Тэгээд тэр үед бол амар гоё яриа өрөөтэй л хүүхдээ даа л оччихсан та. Болтой. Ямар хэм ярьдیں۔ Чи? Яри энэ ингээ итгэх гоё байна. Тийм ээ, ингээ тэр гоё юм байна. Миний талаар амар хэм ярьж ин даа. За, 3 дахь асуулт. Анхны болцоо ямар байсан бэ гинэ? За, мэдгүй би болохоор одоо миний хамгийн битэрэг өөр үж магадгүй. Гэхдээ миний өдөр болцоо нь болохоор битэр одоо анх тэрэлж танилцсан гэж байгаа шүү дээ. Тэгээд танилцсныхаа маргааш нь би хамаатнуудаараа гэр бүлээр нь увс руу явсан шууд. Үүрээр шууд хөдлөгээр явсан. Увс руу нэг 14 хоног 14-5 хоног явсан. За тэгэл хамгийн анх тэгээд увс руу яг дөнгөж хотоос гарч ирэх үедээ би шууд Facebook-оор request явуулаад тэгэл шууд зориг гаргаад битсэн. Тэгэл одоо нөгөө нэг 14 хоногийн хугацаанд одоо орой болгон ярина. Анх ихлэ яриад. Тэгээ нөгөө нэг Юнтэлийн дугаар чинь тухайн үедээ зайз нэг ямар багт идэвхжүүлэхээр ингээд хязгааргүй яриатай болчдөг. Тэгээ би ч яг тухайн үед надад над ч жоох хүүхэд чинь нөгөө нэгж байхгүй. Тэгэл ээж утас чинь нөгөө нэг Юнтэл дүүнэгүү болохоор тэгээ орой 10 цаг үлээ 12 цаг болохыг хүлээч чинь. Тэгэл болсныхан дараа шүнжин ярина уу 4-5 цаг гэл. Тэгэл 14 хоног яг тэгж тацалдах ярьсан баха. Тэгэл очингуудаа уулз ингээд бодоод шууд хот руу орж ирэл гэрлэгөө ороод шууд усанд очиод бүжээ дээрээ очиод тэгээд анх дөнгөж нөгөө орцоор наашаа гарч ирэл өстө бөөм баяр болол яг нөгөө нэг одоо ингэж одоо үер хэмжээнд хүртэл жоохон дотносож эхэлсэн. Тэгээд шууд бүжээгээ аваад юу ярьсан. Эхлээд богдуулын зогсоол одоо зайсангийн зогсоол гэдэг шүү дээ. Нөгөө нэг богдуулын аманд байдаг. Тэн дээр очиод хотыг гоё хараал хамгийн гол надад гоё ярилцсан чухал байгаа байхгүй тэр тухайн болцооны. Тэгэл нөгөө нэг мэдхийн тулд тэгээд богдуулын зогсоол дээр нэлээд удаан ингэж юм ярьж байгаа. Тэгээд дараа нь хүрээлэн рүү яваад хүрээлэн бас тэр дугуй унс юм аа. Дугуй унаад тэгээд гарч ирээд би нөгөө нэг бас усаас наашаага битүү машин барьж оржсэн болохоор бас жоохон ядралцтай. Тэгээд нэг жоохон кок авах гад мөр зүрийн ихлэ дэрэлж мэлээ хотлоо ондч байгаа шиг дөрөзүүлж байгаа гэсэн чинь нэг мэдсэн тогд нэрээс ингээ унтцсан байдیں۔ Бараг цаг унтсан байлээ амар тэнэг ахны болцон дээр ингэдэг хүн байд юм бахтай гэл. Тэгэл манай намайг сэрэгэл хөөд чи ямар сони би ахны болцон дээр ингээ унтлаа гэл. Тэгэл бид хоёр чинь тухайн өдрөө ер нь бол амар тийм ярилцсан болцоо байсан л гэж би одоо бодож байна. Амар гоё. Тухайн гэхдээ тэр одоор санаанаас гарахгүй байна гэхээр их сэтгэл хоногсон л. Тэгэл бүжигээ гэрт нь хөргөж өгөөл тэр өдрөөс эхлээл юм бол баг үер гэж эхэлсэн гэж хэлж болно доо. Тэ. Юу болоо дээ. Энэ аим шиг өгүүлэгч улам бол амар болоод шүү. Анхны болцоо гэхээр надад яг ингэ санахаар яг болцоо гэж байгаа учраас тэр хүрээлэн явж исэн санаанд ороод байгаа юм. Хүрээлэн яваад нэг өрөө юу яагаад Ирмөний яг нөгөө ус руу яваа тэгээд усаас яг ирээд нилийн ядарсан маргааш нь лөө 2 хоног ч л Ирмөний нилийн амарч мамраад унтаж мантаад тэрний дараа нь л нэг өрөө яг 5 авал 4 мөр үед хоёлоо хүрээлэн орёгээд тэр одоо болцоо исэн болов анхны болцоо би тийг санаад байгаа юм. Тэг хүрээлэн яваа дугуй мугуунаад тэгэл юм мэдээл гоё юм яриад бичлэг хийжсэн аюу санаад байгаа юм. Тэр яг анхны болцоо анхны болцоо хөр юмсан угаасаа нөгөө бит хоёулаа амир ярэ хүмүүс болохоор тэг анхны болцон дээрээс амир гоё юмнууд яриад биний хэлүү таньж мэдээл тийм байсан санагдаад байх юм. Тэгээл тийм баха. Анхны болцоо тий санаж байна. Болцоо. Болцсон уу?
За, дөрөвт асуулт. Ямар амар spicy хям бэ? За, дөрөвт асуулт маань нэгнийхээ сайн талыг хэлнэ гинэ. За, энэнийг яриул та асар их юм байна дөө. Гэхдээ би одоо битэр ч одоо ирэхэд 7-8 жил болж байна. Тэгээд энэ хугацааныхаа ер нь бол 4-5 жилийн бол одоо гадаадад одоо амьдарч өнгөрүүлж байна. Тэгээд эхний одоо 2.5 жил бол Ирландд байхдаа битэр ч хамт амьдраад тэгээд ингээл одоо хамт амьдарч байгаа юм чинь нэгнийхээ одоо яг сайн муу талын бүр илүү сайн мэддэг юм байлээ л дээ. Тэгээ би чинь бас ажиглал манай хүн чинь одоо аюу тийм зөөлхөн юмд амир тийм одоо хар яар гэсэн юм байна. Нэг тийм амир стресстэй ч нэг төгшөөс юм байдаггүй. Аллах тийм ер нь их зөөлхөн хүн. Тэгээд амир дайчин. Тэрийг би юу гэж хэлж байгаа юм гэхээр ер нь бол эрэгтэйнүүд тутгааргүй ер нь бол илүү зүтгэлтэй. Одоо би шийдэл 7 хоногт ингээл нэлээ нэг завгүй биз ингээл 7 хоног өнгөрж явахад одоо нэг 50-60 цаг ажиллах ч юм уу. Манай хүн бол зэрэгцээл ажиллана. Өстө нөр ядарлаа тунлаа мэлэг гэдэг үг хэл амнаас нь сонсож байгаагүй. Тэгээ ер нь бол тийм амар дайчин. Тэгээд амар тийм намайг халамжилдаг. Одоо тэр халамжилдаг гэдэг нь болохоор зүгээр одоо нэг жижигхэн юм дээр хүртэл тэр амар мэдрэгдэг байхгүй. Тэр нь бол миний арыг бол амар сан даадаг л та. Тэгээд одоо энэ хүнээсээ л одоо энэ хайрыг бол маш их мэдэрдэг. Тэрийгээ сайн илэрхийлж манай хүн чаддаг. Тийм болохоор одоо ярил одоо амар их юм байна уу. Тэгээд ер нь бол нэг үгээр тодорхойлоход бол одоо төгс эмэгтэй л гэж би хэлнэ. Тэр нь бол маш олон сайн талтай. Тий. Тэгээд чамд амар хайртай шүү. Болсон. Нэмэр халуун ноготой байна. Зарим нь болохоор сайн талуу зөндөө байгаа зөө. Тэгээ хамгийн энгийн сайн талуудаас нь юм бол ингээ эрмүний ингээд эмэгтэй хүнийг амар хүндэлдэг. Тэгээд намайг ингээд амар хүндэлдэг. Тэнд нь ингээ амар баярлдаг аа. Тэгээд амар хөөрхөн эрхлүүлж чаддаг. Тэгээд өөр зөндөө сайн талууд байгаа. За жишээлбэл хамгийн энгийнээс нь эхлэе заяа. Манай хүн чи ер нь бол айгу яриа өрөөтэй. Тэг яриа өрөөтэй гэдэг чинь мэдээж маш сайн давуу тал гэж би бодож байна. Хүн амьтантай танилцсан ч гэсэндээ ингээд нэг тийм даруухан байдгүй маа. Ингээд нэлээ ингээд яриа авчтай. За хүнтэй ингээд амархан танилцаал ингээд авчтай. Тэр нь айгу гой таална гэж боддог. Тэгээд айгу халамжтай. Тэгээд айгу мэдрэмжтэй, романтик гэж санагдаад байдیں۔ Тэгээд эргүүний хамгийн тийм одоо ер нь л эрмүний ингээд жижигэн зүйл төр жигсэн амар хөрхи ач холбогдол өгч чаддаг байхгүй юу. Жишээлбэл жижигэн ямар нэгэн баяр маяр дээр ч юм уу бас амар ач холбогдол өгдөг. Тэгээ манай хүн чинь амар тийм цайлган заяо. Амар тийм гоё сэтгэлтэй. Амар тийм гоё сэтгэлтэй залуу. Тэгээ ер нь л өөрийнхөө хайртай хүмүүстэй ялангуяа тэр сэтгэлийн олон хэр гаргаж чаддаг гэж би ер нь хардаг. Одоо жишээлбэл надад гэр бүлдээ, гэр бүлүүдтэй, тэгэнгүүтээ ингээд найзуудтай ер нь ингээд хандж байгаа хандлага мандлагын харахаар манай хүн ер нь их тийм айгу сэтгэлтэй гадаг юм аа. Тэгээд айгу зөөлөн. Тэгээ ер нь айгу халамжтай, хөөрхөн хийнэгээл ер нь сайн талууд нь ер нь л айгу их тэгээд намайг хэлээл тэгмээр ингээд тэгэхээр тэгэл да ингээл да тэгээд бас бит хоёрын ингээд нөгөө бас ингээ үерхээ явж явах хугацаанд ингээд хамгийн бит хоёрын давуу тал хоёулынгийн давуу тал нь болохоор энэ ярилцаж чаддаг нь нэлийн илүү давуу тал байд юм шиг санагдсан шүү дээ. Ингээд бит хоёр ингээд уурлал муудалцлаа гэж бодоход тэр нэг 10 минут л үргэлжлэе ч юм уу тэгэнгүүтээ ингээд би биднээс уучлалгүйгээд ярилцаж чаддаг нь амар гоё. Тэгээ манай хүн чи ер нь уурлах нь тэгэл хурдан зүгээр алхах нь хурдан дөө. Тэгээ ер нь ч нэг хуралдан дөө. Тэгэл ер нь л айгу сайн өгчөө. Тэгээд тэшин хэлгээд аавч хоёртой баярлаа. Манай эргүүний үнэхээр тийм гоё зөөлөн гоё хүн болгож өсгсөн байсан шүү. Тэгээд хоёр ингээд нөгөө ер нь өсвөр насндаа танилцсан болоод ч тэр одоо ингээд том хүн болж байгаа болохоор ингээд бас бебиний хазан ашиндас амар нөлөөс юм шиг надад идэв ш надаа. Ингээд беби эндээ уусаад одоо би ингээд эрмөний танилцж байгаа 17-т эрмөний болохоор аресттэйсэн байгаа хгүй. Тэгэхээр хоёулаа өсвөр насны дээр явжсэн гэсэн үг. Тэгээд бас ингээд бебиний сайн талууд ч юм уу беби эндээ яг нөлөөсөн бахаа л гэж бодож байна.
Оба. Энэ болов амар болоод ажиж сонсож байна. Харин тий. За тав буюу таалагддаггүй зүйлс гинэ. За таалагддаггүй зүйлс гэхээр одоо битүүр чи ер нь бол нэг аль аль нь бол ер нь бол би өөрсдөө гоё зөөлөх хүмүүс гэж боддгийн. Гэхдээ заримдаа шүү зүгээр эмхтэй хүн л болсон одоо жоохон гүжүүдлэх тийм ээ эсвэл одоо таалагддаггүй гэхээр одоо юу гэж тайлбарламаар юм те. Юмд нэг жоохон айцтай байдаг. Аливаа юм хийхдээ одоо тэрэн дээр нь жоохон төшиг тулгуур болгож болохгүй л ингээд ганцаараа бас ингээд юмыг шууд ингээд томоохон зүйлсийг бол хийхэд жоохон шийдвэр гаргахад жоохон муу. Тэгээд ер нь бол яг таалагддаггүй гэдэг чи одоо юу хэлэх юм бэ? Ер нь бол тийм зам бараг байхгүй тий. Зүгээр яг би нэгнийхээ одоо нэг дутуу юмыг л нөгөөтг нь нөхөж явдаг гэж одоо ойлгодог. Тийм болохоор одоо энэ 5 дахь асуудалд буюу ер нь бол тийм зүйл байхгүй гэж би бол хэлмээр байна. Баярлаа. Таалагддаггүй зүйлс бодот ой агуу сүүлийн үед ер нь нэг таалагдахгүй зам байгаа. Тэр нь болохоор таалагдахгүй зүйл ч юм уу дөө. Тэгээд би ингээд ирмүний нэг юм хэлэн заяа. Тэгээд тэрийг ингээд ирмүний хаяа марчаад байдаг байхгүй юу. Тэгээд би нэг хэлсэн зүйлээ зөндөө хэлдэг. 2 3 удаа хэлээд тэгээ ингээд одоо жишээлбэл инглиш шүү тэглиш шүү гэд тгий шүү инглиш шүү гэж хэлэхэр ч юм уу. Дараа нь ингээд тгий шүү инглиш шүү гэсэн юм а хийх болоод ирэхээр тийм үү хизээ хэлээ хизээ ярьлаа гэд юмаа жоохон мартаад байд юм а. Тэгээд би тэрнээ ингээд жоохон хаяа гомдоод байдий. Намайг ингээд юм намайг ингээд миний ярьсан юмыг ингээд хаарч сонсоогүй юм бах та ч юм уу тиймэрхүү талаас нь бодоод тэрнээ жоохон гомддгоо. Таалагддгүй зүйлс гэх юм уу. Тэгээд би нэлээ муу юмтай юм шиг үн те. Нэлээ удаа ярьж ах шиг. Тэгээд өөр таалагддгүй зүйл гэх юм бол ирмэн амар удаа нэлэрдэг. Өөр амар удаа нэлэрдэг. Бараг 30 минут болчдаг за. Хоол мал идсний дараа ингээд шууд ирмөний 0 авчдаг. Тэр нь аюу хэцүүдэг. Гэтэ би ойлгодгоо. Өөр нэг таалагддаг зүйлч байдаг юм дөө. Тэмээд нэг тэмэрхүү л. Сүүлийн үед л жоохон мартаал байгаа. Миний симиг. Тэ. Сүүлийн үед бас хаяа жоохон мэдрэмжгүй болох гэдэг. Тэ. Тийм л энэ дөө. Гэтэ мэдрэмжтэй л дээ. Олсноо. Хань арай л хэмэрсэн үү? За миний талаар одоо надад их тийм таалагддгүй зүйл их л байд юм шиг байна. За тэр яг. 6 дахь асуулт хэлхийг хүсэж байгаа үг гинэ. Одоо сүүлийн асуулт байна. За хэлхийг хүсэж байгаа үг бол одоо ер нь нэгнтэйгээ одоо уулзраад их олон жил боллоо. Тэгээд цааш ч гэсэн их гоё амьдралыг бүтээх гэж одоо ингэж хоёрлоос зүтгэх болно. Бид хоёрт одоо ингээд жилд ингээ гаргасан ингээд том план зорилго байгаа. Тэгээд түүний хөдлөө шантрахгүй одоо урагшаага үргэлж тэмүүлж амьдрах болно. Тэгээд хамгийн гол нь нэгэндээ итгэлээ алдахгүй одоо нэгнийхээ хэцүү үед тэнд тулгуур баг нь олж одоо ядарсан ч түлхэх тийм хүн байж олон жилийг хамт өнгөрөх болно гэж одоо хайртай хэлмээр байна. Хайртай шүү бас. Тэгээд л хийх хүсэж байгаа үг болохоор би өөрөө дандаа л хэлдэм дөө. Угаасаа миний манай хүн чинь заяа. Айгуу сайн найз залуу, сайн нөхөр, тэгээд ирээдүйд айгуу сайн болох байх гэж боддгийн. Тэгээд миний ярил үнэхээр мундаг шүү. Тэгээд амар хөрхөн жоох хөвгчэг. Тэгээд ер нь айгуу хөрхөн жижигэн үйлдэлүүд амар хөрхөн санагдаад байдیں۔ Ингээ амтай зүйл хүмүүлэндээс айгуу дуртай заяа. Тэгэл амтай зүйл хүмүүсээ ингээд ахуу гэлэхээр ахуу гэл надаас сухаар нь би яхан бэрэ таралч штий гэлэхээр гэлээ. Тэгээд за минийэр аваа гэд хоол идийгээд тэгэхээр миний ирчт бөөм баяр болол. Тэгэл ер нь амар хөөрхөн хүүхэд чиг
Айгуу сайн найз залуу, сайн нөхөр, ер нь бүхэл зүйлийн сайн байж чаддээ шүү. Тэгээд бас амар хөөрхөн хэлсэн амандаа хүрдэг. Тэрэнд нь би амар баярлалаа. Хоёлаа ингэ шүү, тгий шүү гэж ирээдүйд ингэн тэгнэгээд хаар тэр одоо бит хоёрын ярьсан юмнууд ер нь ингээд айгуу биелээд идэм шиг санагдаад идэв. Тэгээд ер нь хэлсэндээ хүрч чаддаг санагддаг. Тэгээд тэр одоо хэлхийг хүсдэг зүйл юм бол ер нь хамгийн сайн нь шүү. Амар сайн залуу, сайхан сэтгэлтэй ер нь тэгээд хамгийн шүү л гэж л да. Тэгээд хайрт бол зөндөө ярьдээ шүү. Тэгээд ирээдүйд хоёлаа зөндөө гоё амьдрнаа л гэж л да. Хөшин өвөө эмээ болоод хүн хөтлийн гоё амьдрнаа л гэж бодож байна да. Хайрт шүү. Болт шүү. Ойлаа. За ингээд тэрийн энэ асуулт хариулт маань нэгнийхээ мэдээгүй юмэгч бас мэдсэн байж магадгүй. Тэгээ та нарт жоох удаан санагдсан бол уучлаарай. Тэрийн кампинг одоо аялал маань үргэлжлээ. Зя миний төмсөө ногшилж байна. Ямар бол ихж байгаа лээ? Төмс ногшлаад өхрийн махын стейк гинэ. Тэгээ хажууд нь спарагустай. Спарагустай стейк ширнэ гинэ. Миний хаан энэсэн бичний гүнж байж байсан гэтээ тэгээгүй сайн надад дөгөөмөр хансангүй. Зя хэдээвтэй чи хэрэг? Нэг 65 давтах юм уу? Одоо ер нь бол тэр нэг жоох зөөлөд рүүгээ гасаад хоёр талаас нь сайн жигдэх юм болох хэрэгтэй. Тэгж шиг стейкний маань өөр юм. Учин осч байгаа маа. Бас шүүслэг ээ? Тийм ээ хэрэг. Жоохон түлчиж. Тэстэ гайрч. Ийм гайрч. She's crying on the shoulder. Миний стик бэлэн болсон байна. Cheers. Бэлээ. Сахалаарэ. Зап хоёр voice хийсэн. Одоо энэ хэд харах болчлоо. Шоуны Blind Audition шатны хамгийн сүүлийн дугаар инхүү эхлэж байна. Шоуг маань анх холоос маш олон оролцогчид зорьсон. Тэний дуусахыг сонсоог удсан байна шүү дээ. Бачках юу гэж хэлдэг лээ? Бачках юу гэж хэлдэг лээ? Сэмнөө. Юуны төлөө тоглолтод хамтарч бүтээр өссөн олцчихсан. Манай дүүс хамтарч хойд олцчихсан. Тэгээд ийм гоё Тэрмийн ханараа төртөд дунтлаа. Мөрөш үлцээ. Манай энэ мяхан ямар ч цонхгүй байна. Тэр өмтөрийн бүхчөндөж хүлээв. Тэр премьер зузаан юм авсан за. Даар нэгж одоо тэгсэн чи яг үндий хүнжилгүй унтах хэмжээний халуун байна. Яанда. Зя өглөөний минь өглөө олоод гой нар гарцсан байна. Шүнжэнгөө бороо орлоо. Тэгээд хайр майхангаа хураагаад би одоо гой өглөөний цайгаа бэлтэж байна. Өнөөдөр нэлийн хална гэсэн 32 градус. Бяхаа тэг бит хоёр бүр амар халахаас өмнө явъя л гэж бодчих.
Амар гоё. Бороо орсны дараа нэг чихтэй нэг тийм гоё л байна. Тэгээд бараг өглөөний 8 хүртэл бороо орсон. Тэгээд бит хоёр өглөөр бол бас чадаагүй амар бороор ирсэн болохоор тэгээд бит хоёрын 8 өнгөрөө босоод. Тийм бүх бэ чин да. Манай хүний зассан ширийг харал та. Үнэхээр гоё өглөөний цай. Жохон. Тэгээд амар ялаатай байна. Гэс юм цайгаа уу та. Бит хоёр кемпингаас гараад хөлөөд явж байна. Ямар гоё ихтэй. Нэг хилцаал ярьж байгаа юм дэ тий. Гоё ихтэй тий. Хойлоо чи яриа бараг тэргээр явсан уу? Тэрний цаана юм. Тэр харагдаж байгаа феригээр ингэж гараад энэ уулны яг цаана л юм шиг хойлынх нь. Бэс юм шүү энэ тий. Ингэж хэрэгтэж гоё. Амар халуун байна аа. Амар одоо яг хүмүүс 32 градус гэсэн шүү дээ. Тэгэхээр ч одоо халуун аргагүй л дээ. За. Гоё наа. Тэр ямар гоё биш юм бэ? Амар халуун байна.